намайг Батмөх хоогтой Тэмүүл гэдэг 11 дэх сургуулиас оролцож байгаа. За миний бүтээл бол турбожит буюу тэлдэд хөдөлгөөр байгаа. Энэ маань яг яаж ажиллах талаар тайлбарлавал гаднаас компрессороор хэмжээний агаарыг сорж авна. Тэр сорж авсан агаараа диффузер бол эдний гаднах коврын тусламжтайгаар өндөр даралттай болгож энэ хөдөлгөөр доторхыг өндөр даралтайгаар дүүрэн түүний дараагаар энэ түлс цацагч буюу одоо инжектор одоо машинаар бурсан түлшээдсэн. За тэгээ онцоо очилсохын үед гал авалцсан. Тэр гал авалцсан халуун хий ялгарна. Хий маань турбин завсраар нэвтэрч гарахтаа энэ турбиныг эргүүлснээр хөдөлгөөр маань ахиж өөрөөрөө эргүүлж цаашдаа ажиллах нөхцөлийг бий болгож байгаа. Цаашдаа энийг илүү боловсронгуй за тэгээд илүү төгс төгөлдөржүүлнэ бол энэ бол гараар хийсэн бүтээл. Цаашдаа яг энийг хийх зориулсан өөрөө тоног төхөөрөмжөө хийгээд илүү найдвартай хийн гэсэн үг. За тэгсэн үедээ бол flying platform гэж байдаг мистик төхөөрөмж юм хүний тим бүтээл бүтээгдэхүүн гэж бодож байгаа. Тэр үзүүлэлт эхний ээлжинд бол би тэр үзүүлэлтээс ямар ч ажилтдаг тогтмол ажилтдаг тим хөдөлгөөр хийх зорьсон. Тэгээд үндсэн материалаа бол 20 мм, 1.5 мм-ийн лист дүмээр хийсэн байгаа. За бүх металл деталуудыг тийм металлаар боловсруулж хийсэн байгаа. Өмнө жилээс эхэлж ихэд бол судалж ирсэн. Тэгээд тэр үед бол яг яаж ажилтдаг төвшөнд судалсан байсан. Одоо л хавраас хэлээд яаж хийх талаар судалж ирсэн. Тэгээд хавар хичээл дараад зуны амлалтаараа өөрөө ажил хийгээд мөнгө олоод тэгээд хурдаас гагнуурын аппарат гэх мэт багажаа захиалж аваад хийсэн байгаа. За тэгээ үүнийг хийх явцдаа өөрөө гагнуураа хийж сурсан бас давхар байгаа. Тийм батарей. Энэ статор ажиллуулах батарей. Яг машинтай адилхан бас дотоод шидэлтэй хөдөлгөөртэй адилхан бас статор гэж байгаа. Ирээдүйд яг энэ чиглэлээр нисэх бит дээр ихэд бол нисэх загвар тэгээ нисэх онгоцчод энэ чиглэлээрс анхаарал ихэд бол төлөвлөгөө ажиллана. Гэхдээ ерөнхийдөө яванда технологи бүх салбарт л хүч үзсэн гэж боддог тийм. Толгоонд бодоод яг яаж ажилтгийг бодох тэгээд түүнийг гараараа хийх хоёр бол шал өөр гэдгийг яг бодсон. Тэгээд өөртөө хугацаа амсан байсан болж тэр хугацаанд хүрч чадаагүй тэгээд ингээд явж гин. Тэгээд цаашдаа бол надад яг үүнийг хийх чөлөөт цаг зав байх төрөд бол илүү хийх боломжтой цаашаа хөгжүүлээд. Одоо миний төлөвлөснөр бол төлөвлөсний за бүтээл маань 80% гүйцэтгэлтэй байгаа гэж хэлж байна. Үлдсэн 20% зөвхөн 3D зураг цаа тэгээд 3D хэвлэлтэй л одоо үлдсэн гэж байна. 3D хэвлэл иймэрхүү хувцар деталуудыг хийх үлдсэн байгаа. Одоо ч яг ихэд бол үндсэн төр төрхөн баг харагдаж байна тий. Арын хэсэгт энэ хийдэнгүүдийг байрлуулснаар болох байгаа. Тогтмол ихэд бол үр дүн гэхээс илүү зүгээр ажиллах хамгийн чухал. Өөрөөсөө эргэлтээ аваад ажиллах хамгийн чухал байгаа. Яг машин шиг статороо эхлүүлсэн байхад цаашдаа өөрөөсөө эргэлтээ аваад ажиллах. Цаашдаа бол нисэх бит дээр тавих болохоор илүү чанар тал дээр анхаарна.